Танай компаниуд ямар байдалтай байгаа вэ? Одоо манай компани байдал зогсоогүй байдалтай. Үйл ажиллагаа явуулсан уу? Бүх таван тэмдэг санхүүгийн баримт бичиг явуулалт тэмцэх газар хураагдсан байгаа учраас одоо бол бүх авилгалаа тэмцэх газар яагаад танай компани үйл ажиллагаа явуулах тамгаж ураг авчдаг? за ганц тамгч биш л дээ. Бүх бичиг баримтыг ураг авцсан. Очоод авъя гэхлээр өгөхгүй гэдэг. Танай нөгөө 800 ажилчид яасан? Одоо бүгд тэгэл яах юм одоо ажилгүй болцсон. Одоо ингээд дампуурлын байдалтай. Компани ч бол дампуурсан уу? Та авилгалаа тэмцэх газар тамга тэмдэг авъя гэсэн асуулт тавьсан уу? Тавьсан. Яагаад авилгалаа тэмцэх газар компани үйл ажиллагаа явуулах эрхэнд нь алдаж тамгыг хурааж авдээ? Тэрийг одоо яаж тэгж халдаад байгаа юм би сайн ойлгохгүй байгаа. Та хүсэл тавьж байсан баримтууд нь бид юм. Баггүй амар орж уулцсан сүлд. Тэгэхээр юу гэдэг? Боломжгүй болоогүй байгаа уцаар ярина л гэж. Компани чи үйл ажиллагаа явуулах эрхэнд яагаад авилгалаа тэмцэх газар халддээ? Тэрийг бол ойлгохгүй. А би нэг ингэ сонссон. Танай компани багнарт хохирлоо төлөе гэсэн чинь авилгалаа тэмцэх газар тамгыг чинь хурааж аваад тэгээд хохирлоо нөгөө хохирлын төлбөр төлөх боломжгүй болсон гэж сонсон. Энэ үнэн үү? Сүүлийн яг 228 сая төгрөн дээр татрын асуудал яригадаад багнуур руу шилжүүлэх түлшний мөнгө яригадаад хэлэхээр тамга авъя гэдэг 3 удаа хүсэл тавьсан л та авилгалаа газар албан бичгээр. Тэр 14 оны 10 сараас бишээ 9 сараас тэгээд хохирол учирсан гэчээд тэр төлбөрийн төлөгийг тамгаж өгөхгүй байгаа юм уу? Төлөвлөхгүй байгаа юм уу? тамга авъя одоо татрын тайлангаа өгмөр татварлуу мөнгөө шилжүүлмээр багнуурлуу мөнгөө шилжүүлмээр гэхэд ерөөсөө өгөхгүй байсан л та. Татрын тайлбартаа өгөө гэсэн үг. Би бүр арга ядаад интернет банкаар багнуурлуу өдөр болгон 5 сая төгрөгөөр шилжүүлсээр гад 7 сараас 10 сар хүртэл шилжүүлсээр гад би өдөр болгон алдахгүй шилжүүлсээр гад өөртөө хохирол учирсан гэж бага ярьж төлөйхөө төлөвлөхгүй байгаа юм тамгаж авчаад. Одоо би тэрийг одоо яаж болгоод байгаа юм бэ ойлгохгүй тамга тэмдэг авъя. Хавар асуултгүй шүүгч. Баярлалаа. Баагүй. Танаас 3 ялгаад англиад нүүрсийг шигшээд байна да. Тэгж. За тэгэхээр 2012-оос 14 онд нийт шигшэлтийн зардлыг хэдэн төгрөг гарсан байдаг юм? Манай компанид бол яг шигшний зардал гэвэл 2 жилийн хугацаанд тэрбум гаруй төгрөгийн шатхууны зардал буюу ажил гүйцэтгэх гэрээгээр комод хувьцаат компанид сар болгон 40 сая төгрөгөөр би 15 хүнийг ажилуулдаг. Тэгээд техникийн илгэдэл эвдрэл сэлбэг хэрэгсэлгээд 2 жилийн хугацаанд тэрбум гаруй төгрөгийн зардал гарсан байна. За 3 ангилсныг нь танах аль хэд одоо хэдэн ангилтыг нь танах авдаг юм? Дундын нүүрс буюу 2-оос 20 см-тэй. За үлдсэн хоёрыг нь яадаг юм? Үлдсэн хоёрыг бол багнуур хувьцаат компани чашаа. Нунтаг нүүрсийн стандарт руу 1000 төгрөг нэмээ зарчдаг. Том бүхэлдэг нүүрсийн бол ирдэд 39 мянга зарчдаг. Ердөө л энэ шүү дээ тийм. Энээс ашиг олдог. Энээс ашиг болоод явдаг. Тухайн үед би бол энэ манай шигшиг тоноо төхөөрөмж үед түлшээ гаргаад ажиллах хүчээ гаргаад манай техникээр ингэж шигшиж байгаа юм байна. Ерхэдөө бас эднийхтэй бас энэ гарч байгаа зардлаа ер нь хуваах юм байна гэсэн би ер нь бодолтой явж исэн. За яг гэрээгээр хүлээсэн үүргийнхэн дагуу за яшигтай энэ жилийн хувьд бол ингэж өнгөрөө. Дараа жилийн хөтөлбөр явах юм бол энэ мөнгөө ядс нэг 50% ч юм уу хэмжлээл гэсэн тийм бодолтой л явж байна. За 3 ангилсан нүүрсний чи хоёрын эдгээр танахаар шигшүүлчихэд бид нар өөрсдөө ямар зардал гарахгүйгээр бидний шигшүүлчихэд танаар шигшүүлчихэд өөрсдөө цаашдаа үн нэмээ зардаг юм байна. Тийм. Энэ багнуур илч компани захирал хуучин туяа гэж хүн байсан юм байна. За энэ хүн энэ хац дэрэгт нэг авагдсан юугаар нэг алтан тоодор болохоор 2012 оны 12 сард толгой төртөөнөөс 262 тонн амглан өртөөнөөс 150 тонныг борлуулад байна гэсэн алтан бичгийг багнуур хувьцаат компани үйлдвэрлэл эрхэлсэндээ цагт базар сүрэнд явуулсан байдаг. Тэгэхээр би эндээс юу асуух гэдэг вэ? Тэгэхээр ер нь жингийн зөрүү гэдэг асуудлыг эдгээр жингийн зөрүү гэдэг асуудлыг хэдийнээс багнуур хувьцаат компани тавьж эхэлсэн юм. За би бол багнуур ирчиндээ дотоод асуудлыг мэдэхгүй. Надтай бол жингийн зөрүүний талаар гарч ийна гэдэг багнуурын удирдах төвчний албан тушаалтангууд нэг хүн ч надтай жингийн зөрүүний талаар ярьж байгаагүй. Тэгвэл энэ 2014 онд багнуур хувьцаат компани болон багнуур элчийн ажлын хэсэг гараад багнуур амглан өртөө болон толгой төртөнд очиж ажлын хэсэг ажиллаад үлдэгдэл нунтаг нүрсийг одоо хэмжиж үзээд нийт 6354 тонн байна гэдэг эднийг бид нар борлуулсан гэж яриад байдаг. Гэтэл энэ туяа гэж гэрчийн мэдүүлгээр өөрөөр хэлбэл багнуур элчийн компани захирал байсан хүн 2012 оны 12 сард бид толгой төртөөнөөс 262 тонн амглан өртөөнөөс 150 тонн нутаг нүрсгийг борлуулад байна гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ
Энэ үс чинь 2014 оноос энэ асуудлыг яриаггүй өөртөө 2012 оноос борлуулж явж ирсэн байна гэж ойлгож болох уу? Болно. За өөрсдөө. Намайг тухайн үед амгалан өртөн дээр ажиллаж байхдаа борлуулалт хийгдэл явдаг гэсэн. За өөрсдөө.